За би Дорнод аймгийн Чоосон хотод төрөөд ирсэн байна. За тэгээд Чоосон хотын төв талбай дээр за Маашны талбай ирсэн байна. За энэ дээр агаарын чанарыг хэмжих хажаараа хэмжлээ. За хариу юуг нэг үл харчээ. За миний төр дууг нь багсгач. За PM2.5 буюу маш нарийн ширхэглэхтэй тоосонцор гэсэн үг 2.5 микроны хэмжээтэй. За тэр нь хэр том юм бэ гэхээр хүний өсийг нэг 30-аас 1-тэй хэмжих тийм нарийн ширхэгтэй тоосонцор байгаа. За энэ нарийн ширхэгтэй тоосонцор нөгөө хүний эрүүл мэндэд айгүй сөрөг нөлөөтэй. Ялангуяа нөгөө амьсгалын замын эрүүл мэндэд маш их нөлөөтэй. Амьсгал замын янз янзын өвчин гарах тэг гол шалтгаан бас болоод байгаа. Тэг Улаанбаатарт бол энэ бол маш өндөр байгаа. Тэгэд яг өнөөдөр энэ Чоосон хотын яг төв талбай дээр бол энэ 75 гэж зааж байна. За 75 гэж зааж байгаа нь ямар утгатай юм бэ гэхээр за эндээс хараадах. За нэг 55-аас 150 дээр бол эрүүл мэндэд муу байна гэсэн заалт юу байна гэж үздэм байна. Энэ PM2.5 гэж энэ нарийн ширхэгтэй. За тэгэн гут за дараагийнх нь PM10 140-тэй байна. За 140-тэй байна гэдэг энэ дээрээс нэг хараадах. За тэгээд 100-аас 200-ийн хооронд бол хэвэн байд юм байна. Тэгэхээр энэ бол хэвэн байна. Энэ дээр бол одоо яг өнөөдөр энэ Чоосон хотын төвд бол юун дээр бол PM10 дээр бол санаа зовлтгүй хэвэн байна гэж байна. Харин PM2.5-д бол санаа зовхоор энэ баг зэрэг угаасаа юу өмөртөж чинь, нүүрсний утаа өмөртөж чинь. За бусад нөгөө нэг агаарыг бохирдуулагч үзүүлэлтүүд бол энд бол баг байхгүй байна. Тэгэхээр энэ бас нэг сайн мэдээ тий. За энийг бол энгийнээр тайлбарлуулад энэ юу байгаа энэ нөгөө нэг дотор орчинд аягүй их байдаг. Одоо нөгөө нэг будаг ч юм уу лакмаг ч юм уу тиймэрхүү тийм органик нэгдэл юунаас будаг мудгаас аягүй их гарч ирдэг органик нэгдэл байгаа. За энэ болохоор нийт органик нэгдэл, дэгдэмтгий органик нэгдэл буюу гадаа орчинд болохоор энэ одоо машины яндангаас гарч байгаа дутуу шатсан түлш ч юм уу бензин ч юм уу гарч ирж идэг. За энэ CO2 бол нүүрс төрчийн давхар эсэлтэй. За CO2 400 байна гэдэг чинь бол энэ нормал гэсэн үг л дээ. За нэг 350-аас 450 хооронд бол эрүүл байна гэж байна. Тэгэхээр Чоосон хотод бол яг өнөөдөр 1 сарын 10 цаг өнгөрч байна. За яг энэ үед бол энэ PM2.5 бол харьцангуй өндөр эрүүл мэндэд муу гэсэн ийм заалттай байна. 75 микроны хэмжээтэй байна гэсэн үг. За окей.